Хай. За тэгэхээр өнөөдөр бол 12 сарын 9-ний өдөр байгаа. Нийт өдөр би өглөөний ээлжтэй байж байгаад ажиллаад орж ирчээд одоо юмаа дахид цааш нь баглах гээд байж байна. Яагаад вэ гэхээр би байрнаасаа нүүж байгаа өрөөнөөсөө ингээд ерөнхийдөө жоохон баглаад өчтөр бас нэг нэлээд юмыг зөөж нэзэлгэн тавьсан байгаа. Тэгээд 2 жил 5 сар гарan амьдсан байрнаасаа ингээд нүүж байна. Тэг өнөөр 7 цагаас манай түрээслэгч ирэн тэгээд дараагийн манай түрээслүүлэгч тэгээд дараагийн түрээслэгч хоёр маань ирнэ. Тэгээд би юм бай өрөөгөө хүлээл гэж өгөх байгаа. Тэгээд одоо юмнуудаа тэгэл цааш нь баглана да. За тэгэхээр өнөөдөр 12 сарын 10-ны өдөр байгаа. Өглөөний 10 цаг болж байна. Би ямарчсан сайхан унтаж босч ирээ. Тэгээ одоо очирч зөөж авчихсан надад сайхан янзалт юм уу гэж бодоод лээ чинь. Энүүгээр дүүрэн боолттой юмнууд. Тэгээд одоо тарс харуулъя ингээд миний юмнууд. Ингээд миний юмнууд. Энүүгээр дүүрэн дахиад миний юмнууд. Одоо энэ хавийг ингэж янзлаад. Одоо сайхан энэ хавийг янзлаагаад юмнуудаа гаргаж байранд нь тавиад угаа зарчих юм байвал арчаад. Тэгээд ямарсан боломжоор өмнөдөө сайхан хинтээ гаражинд бас нэг хэдийн байгаа. Тэгээ Паскал ажилдаа явсан байхгүй юу? Тийм болохоор өнөөдөр ганцаар хийхээсээр аргагүй. Тэгээд энэ нүүлтийн үйл явдал юу нэл амар юу стресстэй заяа. Тэгэхээр би ингээ ажилдаа заяа. Би сая өнөөдөр чинь 2 өдөр шүү дээ. Энээс өмнө 7 хоног ингээд амралтгүй ажилласан. Тэгээд амар нойруурэл тэгэл ажиллаад харж ирчээл юмаа баглах энэ төр гэлэн ажил юмнуудаа хийгээл хажуугаар нь дараагийн төрөлхч болно. Олон хүмүүс байраа үзүүлнэ гэсэн ажлын хэлхий гэж амар ядар тийм штэ гэж үг. Гэтэ би амар баяртай нөө ажлыг ингээд одоо ардаа гаргацсан та. Амар хурдан ер нь л өрнөсөн. 2-7 хоногийн хугацаанд л баг болоод өнгөрчлөө. 2-7 хоногийн өмнө энэ 2-7 хоногийн өмнө л үзүүлээ. Тий 2-7 хоногийн өмнө ахгүй юу Паскал надаас хойлоон дамжрах уу гэж асуугаад тэгэл тэгэл би шууд ВГ-гээс ухт гэж тэр өөрөөхөө байраа олчихсан аппликейшн дээрээ зар оруулаад тэгээд тэрнийхээ дагуу явж байгаа л хүн 3-4 хүн ирж байр үзээл тэгээд түрээслэгчтэй мит фертхаага хүнийх нь болж байгаа захиа өгөөд тэгээд ер нь жоохон бичих цаасны ажилтай. Тиймээс энэ тэгээд жоохон ханаа төрсөн шиг нэ хавар амар өтөр захын тэгээд сайн ногоон ус гараад захын заваарсан юм. Тийм байна. Одоо ингээд бүх юмнуудын хаягийг өөрчлөх ажил нэг байна. Эхлээд пассвордныхаа ямар ч өөрийнхөө хаягийг мэйлтэн болно шилжүүлж очгоодаа ажил дээрээ өөрчлөлт хаягаа өгөх хэрэгтэй байгаа. Өөр чухал газрууд дээр бас өөрийнхөө өөрчлөлт хаягийг өгөх хэрэгтэй хаа. Банкн дээр өөр юун дээр бодож байгаа хэрэгтэй газрууд өгнө. Гэтэ би одоо ямар баяртай нэг гоё өөрийнхөө хүснээр энэ гэрээ яг гоё тогтчулна да гэж бодохоор амар гоё баяртай хаа. Тэгээ бас галаадад ингэж хэлсэн байхгүй угаасаа чи ингээд өөрийнхөө хүснээр тогтчуулаарай. За яг гоё декорын болж болно шүү гэд. Тэгээд амар хөрхөн. Of course, danke schön. Кофе үчээд. Тийд ямар тагталж хэлээ да. Сайн байцгаана хүмүүсээ. За бүгдээр нэг өдрийн мэндийг хүргье. Тийм ээ би эцэст нь гэрээ цэвэрлэж дууслаа. 2 3 4 хоног өөрийнхөө юмнуудыг ялгаад утас сундраа янзалж хийгээд гээд нүүлэх маань ямар ч албан ёсоор ингээд дууслаа. Тэгээд дөнгөж цаа шалаа угачаад дуусчаа байж байна. Тэгээд нэг гой сайхан 50 болчоод байж байна. Тэгээ одоо танарт би гэр үзүүлэх үү. За энэ ингээд бит хоёрыг хөвтдөг. За би нөгөө талынхаа камераар үзүүлт юм уу? За энэ ингээд том өрөө маань байна. Ингээд
зурагт маань энэ ингээ хоёр зурагтай энд ингээ Паскал заримдаа аюу аздаг байхгүй юу? Энд чи PlayStation-ыг тоглоо. Тэгээд энэ ч хөл бөмбөг үзээд эсвэл NBA энэ төр үздэг байхгүй юу? Тэгээ би ямар ч гэсэн ярьж байгаад энэ зурагтыг үүр тийш нэг шилжүүлэх арга хэмжээ авна. Тэгэхгүй бол энэ чинь ингээд амарсан цогцгом харагдаад байгаа зү. Тэгээд энэ бит хоёрын буудан байна. Энд дэр гэрч байгаа сайхан trash TV-нүүдээ үздэг, кино үздэг. Тэгээд энэ ширээ болохоор энэ голд байсан байхгүй юу? Тэгээд тэр хойно болохоор Паскалийн компьютерийн ширээ байсан. Тэгээд ярьж байгаад энд ингээ хоёр ширээ байхаар зайгүй байгаад байна. Чи ингээ жоохон бодоод үзье. Хоёлоо ширээг ингээд өөр өөрөөлөө оруулъя гэж ярьж байгаа. Тэгээ ширээг энэ хажуудлын өөрөөлөө оруулсан. Тэгээд энэ ч нэг том зайтай болсон байгаа. Тэгээ бид тээр энэчнээ сууж хоол ундаа иддэг. Тэгээд энд нэг ламп дутуу байгаа. Тэгээд энд юу нь бол ингээд нэг юм хоос харагдаад байгаа зэн хавьд. Тийм болохоор би одоо бодох хэрэгтэй байна. Ямар нэгэн шүүгээ ч юм уу те ямар нэг юм олж тавьд юм уу гэж бодоод байгаа. За тэгээ ингээд том рүүм байгаа. Ингээд коридор мор байна. Ингээд энд галтгоо маань байна. Би жоохон ер нь сайхан цэвэрлсэн. Тэгтэл бас цэвэрлэх юм зөндөө байна. За ингээд галтгоо маань байна. Тэгээ ийшээ гараад энэ яг галтгооны өөдөөс харсан энэ өрөөнд бол нөгөө ширээг энд оруулж ирсэн. Энэ өрөө бол хуучин яг юм хадгалдаг өрөө шиг өрөөсөн байхгүй юу Паскалийн. Тэгээд тэрийн ширээг ямар ч ийшээ оруулж ирсэн. Тэгээд энд бас янзлах юмнууд зөндөө байгаа. Энэ өрөө бол нэг жоохон тийм их юмтай л харагдаад байгаа. Тэгээд ямар ч янзлан да. За. Тэгээ ийшээ гараад манай 0-ийн өрөө байна. Гээд За. Тэгээ 0-ийн өрөөнд бас нэг юм хэрэгтэй байгаа нь юу вэ гэхээр энд юу аахгүй юу? За энийг ингээ харуул. Энд ингээд юу байхгүй, юм тавиур байхгүй. Би тэгдэн гоо сайхныхаа юмыг ингээд айтайхан шиг тавьчмаар байгаа байхгүй юу? Тэгэхээр надад юу дутагдаад байгаа. Им тавиур дутагдаад байгаа. Тэг өнөөдөр бит хоёр IKEA явах байхгүй юу? Тэгдэн нүүгээр алчуурын малчуурч гэсэн айгуугаа айтайхан хийжмээр байгаа байхгүй юу? Тэгэд ийм наалтдаг тавиур байд юм болов уу, юм болов уу гэж бас өнөөдөр харна. Эсвэл Amazon энтер дээрээс юу ч сайхан Google-дэж үзнэ л гэж бодоод байгаа. За тэгээд энэ ингээ бит хоёр унтлагын өрөө байна. Энд ингээ хувцсны машууг байна. Упс энийг хаачи. Оо энэ толыг арчгаа мартсан байна шүү дээ шүүд. За. Энийг чи би сая энэ орны доотлыг ясахгүй юу? Тоос энэ арчиж тэгээд шалын угаасаа тэг хүнжлээсээ дэвшлүүлчих чинь. За. Тэгээд энэ миний шкаф байна. Энэ тэрий угаасан угаах хуцаа хийдэг юм байна. Гэт нэг иймэрхүү байна да найзуудаа. Тийм энэ хогийг юу хийж байгаа? Би тэр IKEA явах замд нэг юм цаас масан хог авдаг нэг юунод өгдөө штэ. Нэг юм том төмөрөн юунод өгдөө штэ. Контейнер шиг юмнууд тийш аваад чайн гэж бодож байгаа. Тэгэнгээрээ хуучин шилнүүдээ бас аваад чайн гэж бодож байгаа. Тэгээд тэнд байгаа зүйлүүдийг би Паскалаас асууж агаад яах юм бэ? Чи хэрэглэх юм уу, хэрэглэхгүй юм уу? Хэрэглэхгүй бол хаяа гэж асуух гэдэг байгаа байхгүй. Тэгээ Паскал одоо ажилласаа нэг цагийн дараа ирнэ. За тэгээд ямар ч хэсэн сайхан гэрээ цэвэрлээ дуслаа. Одоо юу байна? Хоол будаа агшааж байгаа. Тэгээ Паскалыг ихээр хоол хийж идчихээ. Тэр IKEA явъя гэж бодож байгаа. Надаа юу хэрэгтэй байхгүй юу? Энэ юунуудаа хийх шампунь эднэр ингээд энтер ингээд байхаар амар муухай харагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд тогтоочдаг юм наалтдаг нэг юм тавиур эдэн шүү дээ. Тийм тавиур авъя гэж бодоод байгаа. Тэгээд энд бас юу яадаг? Оосайдвэзэ хийгээд өлөвчдөг ч юм уу тийм цэвэрхэн тийм наалддаг тийм үлгүүр шиг юм байвал тийм авъя гэж бодоод байгаа. Тэгэнгүүтээ өөр бас явъя гэж бодоод байгаа лээ. Ямар ч ингэ нэг юм лист бичсэн байгаа. Тийм энэ галтгооны алчуур шүү дээ. Энэ цаасыг ингээд өлөвчдөг юм бас наалддаг юм авчих гэж бодоод байгаа байхгүй юу? Энд ингээд тэгчүүл бас нэг зай баг эзлээ тайтан харагдах юм болов уу гэж бодоод байгаа. Өөр ах юм чи үлээ IKEA-гаас тэгээд нэг юм хөөрхөн decoration юмнууд бас гарыг гэж бодоод байгаа. Тэгээд энд ингээд амар их өдөрлөг байгаа байхгүй юу? Энэ өдөрлөгнүүдийг нэг хайтайхан цэцлээд хийчихмээр тийм
Organizer ч юм уу тиймэрхүү юм юу байна харъя гэж бодоод байгаа. Тийм байна тэгэхэд. Ямар ч сан тийж байгаа чи юм да. Тэгээ би юу атсан? Өнөөдөр өглөө сормосныхаа үлбэглийг бүгдийг ингээд авцсан чинь нэг юм яг сормосгүй сонио харагдаж байна. Гэтэ би одоо удахгүй сормосоо наана. Тэгээд нүүлт маань ийм байлаа. Ой комент бичээрэй. Бичлэг маань таалагдсан маань лайк дараарай. Баяртай. За би ажлаа тараад орж ирлээ. Өнөөдөр жоохон нэрт тарсан. Яагаад тэгэхээр ажил дээр за курчээ тайлж буцаад ирлээ тэгээд. Өнөөдөр яагаад нэрт тарсан бэ гэхээр ажил дээр нийт өдрөөс хойшоо нэг өвчтөн ингээд надад бүр перманент бүр ингээд байнга хашгираад байгаа байхгүй юу? Манай нөгөөдөр тасагч нь ийм хаалттай тасаг болохоор өвчтөнгүүд маань хэрвээ зарим өвчтөнгүүд маань одоо тийм шүүхээс тийм тогтоолтой психикагийн гэсэн тийм тогтоолтой ирэх юм бол тэр тасгаа орхиж болдог байхгүй юу? Тэгээд тэр өвчтөнд ямар нэг юм хэрэгтэй болох юм бол тэр одоо идэж уух юм, тамхи мэмэг ч юм уу тиймэрхүү хэрэгтэй болох юм бол мөнгөний авч яваад тэгээд худалдаж авах зүйлсээ ингээд бичиж аваад тэгээд манай эмнэлгийн яг ийм газар дээр ийм киоск шиг юм байдаг байхгүй юу? Тэгээд тийш очиж худалдаа авалт хийгээ тэгээд баримттай зүгтаа ингээд өгдөг байхгүй юу? Тэгээд нэг өдөр би тэр өвчтөнд яг надад нэг ийм 20 евро өгөөд тэгээд унда, кола, тэгээд чипс, тэгээд нөгөө тамхины нөгөө юм фильтр гэдэг тийм фильтр цагсаахгүй юу. Тэгээ би тэрийг авчаад буцаад хүрээд ирсэн чинь 2 цаг үед надад тэрийг өгсөн. Тэгээ би худалдаа авалтыг хийчихэд буцаад хүрээд ирсэн чинь тэр өвчтөн фиксиронг болцсон байхгүй юу. Юу амир яагаад хүмүүст аюултай үйлдэл гаргаад нөгөө орон дээр ингээд хүлэгдээд одоо ингээд 50 болтол нь тий ингээд тэр өвчт ингээд орон дээр ингээд хүлж байлгадаг байхгүй юу. Ингээд гарын хүлэн, хоёр гарын хүлэн, хоёр хөлийн хүлэн тий ингээд гидснийхэн нэг хүлэн ингээд тийм фиксиронд орчихсон байхгүй юу. Тэгээ би авсан юм өгч чадахгүй болчоо тэгээ миний тарах цаг болчихсон байхгүй юу. 2 цаг 35 минут тосч болчихсон. Тэгээ би нөгөө дараагийнхаа ээлжний хүмүүстээ өгөөд за энэ хүн надад 20 евро өгөөд би ийм аваад тэгээд хариулт мөнгө нь энэ шүү гэж бичээд тэрийг өгсөн байхгүй юу. Тэгээ би 2 өдөр нь амарч таарад 3 өдөр нь эргээд ажил дээр хүрээд ирсэн чинь надруу бүр ингэж хичээлчихсэн байгаа заяа. Чи миний 23 еврог хулгаалсан. Өчтөр би чамд 20 евро өгөө үсттэй 2 дахь өдөр гээд. Тэгээ би 2 дахь өдөр би амралттай байсан. Та надаа нийт өдөр 20 евро өгсөн. Тэгээ би юмж худалдаж авчаад хурж ирээд буцаад өгсөн чинь та ингэ фиксийн өнгөд байж исэн. Тэгээд манай нөгөө хүмүүс маань тань ингэж өгсөн гэдгсэн чинь үгүй гэж дайраа заяа. Чи миний 20 евро, миний 23 евро хулгаалсан гэд бас дахиад 3 евро хаанаас гараад ирсэн бүүмэд. Тэгээд 3 өдөржингөө над руу тэгж чачирч орилж бүр ингээд над бүр ингээд чичрээ бүр амар орилдсан байхгүй. Тэгээ би за ихэндээ гайг байсан. Тэгээ байжсэн чинь манай нөгөө тасгийн манд дарга тэрийг анзаарсан. Энэ одоо ингээд яаж гинөө чамаг ингээд амар бластед болж гинөө гэсэн байхгүй. Одоо ингээд чамаг ингээд амар зовоож гинөө гэдгээс байхгүй. Тэгэхээр би тэр чи яхад 2 өдрийн сайхан амарч марсан амар ирчвчтэй хүн. Ирчвчтэй ч яхав тэгтээ нөгөө нүүж мөгөж жоохон стресслээсэн л та тэгээд гайгу намайг гайг болохгүй нөө гэх тийм амар зовоож байгаа юм бол алгоо сэтгэл санаагаар зовоож байгаа юм бол алгоо гэдгсэн тэгэлсэхгүй гэдгсэн чинь тасгийн мандарга хэрэг чамаа ингээд чамд амар хүнд байх юм бол чи ингээд унфал ан цайг бичиж болдог шүү гэдгсэхгүй. Тэгэхээр би надад хүн ингэж хэлсэн одоо манай тасгийн ажилтнаас хэрэг би ингээд хаус билдинг байж хата унфал ан цайг бичих юм бол дараа нь би хаус билдингэд уцаад ажилд орох өргөдлөө өгөхөд намайг ингээд унфал ан цайг бичсэн гээд ажилд орох шанс маань боломж маань ингээд жоохон буурдаг гэсэн ингээд тэгсэн чи үгүй ерөөс тийм байхгүй гэтгсэн байхгүй. Тэгтээ би тэрийг бол бичихгүй. Тэгтээ энэ бол намайг ингээд сэтгэл санаагаар амар ингээд доошлуулж байгаа байхгүй юу. Тэгээд 4 өдөр над руу бас тэгэж орилоо заяа өчигдөр өнөөдөр ч 7 өдөр байхгүй юу. Өчигдөржингөө бас над руу бүр ингэж орилоод бүр дайраад тэгээд өнөөдөр бас дахиад тэгж дайраа заяа. Өнөөдөр бүр би бүр тисгүй бүр баг уйлах газаа. Тэгээд над руу өнөөдөр бүр ингээд дайрч хурж ирээ. Яг нүрний өмнө хурж ирээ заяа. Тэгээ би ингээд ямар ч үйлдэл гарахгүй ингээд зогсож жоод нэгт шайн гэж нэг амар чангарч дуурч хэлээд цумья нэгт шайн гэж би дахиад нэг амар чанга орилж хэлээд над руу битгий хашгираад гэж нэг орилж хэлээд тэгээд тэр өвчтөнтэй хамт өрөөнд нь байдаг нэг өвчтөн
Хувцас угаалгацсан байхгүй юу. Тэгээд тэр угаасан хувцсыг би тэр өвчтний өрөө рүү аваад өгөх шаардлагатай болоод тэр өрөөнд нөгөө нэг над руу дараад идэх өвчтөн байж таарад. Тэгэл би өрөө рүү н ороод нөгөө өвчтний шүүгөр нь угаасан хувцас хийх гэсэн чинь гээгаус гэж бүр орилоо заяа. Эндээс одоо гар зайл гэд бүр амар. Чи надаас юу хүсэж байгаа? Чи миний мөнгөг хулгайлаа өстэй гэж дахиж бүжнийг орилоо заяа. Бурхан минь. Тэгээ өнөөдөр над руу нөгөө тэгээ орилж явахт нь манай нөгөө нэг ажлын хүмүүс харчаад бүгдөө ингэж гарч ирээ заяа. Тэгээ хүчээр ингэж им өгөөд. Одоо нөгөө тэр хүчний хэрэг ингэж одоо баяштарка унгуугаа гэхээр ч одоо юм тийм 50 биш байдалтай тийм хүмүүсийн өдөөс ингэж дайрч марсан ч юм уу тиймэрхүү байх юм бол бид нар юм бидарс медикацион гэдэг одоо ямар нэгэн шаардлага гарсан тохиолдол өгдөг юмнууд байгаа хгүй тэр нь ингэж эмчээр заавал бичигдсэн байх хэвээр системээр байж ах хэвээр тэгээд тийм 50 болгодог иммийн гэд бүгдөө ингэж бүжиж зогсож байгаад эмчтэйг нийлж хагаад өгсөн. Тэгсэн ч гэсэн тэр хүчт намайг үгүй яцсан хэвэндээ л байгаа. Тэгээд бүх ажлын маань хүмүүс наадхаа битгий ингэж өөр дөр тусгаж аваарэ. Тэгээд байгаа хгүй тэгтэл надад амар хэцээсөө. Тэгээд намайг өнөөдөр 40 минут эрт явж болно гэдэг би ихтэй 40 минут өмнө эрт ирсэн. Тэгэл тэгээд өчтөр өөр нэг ажлын маань хүн бас нөгөө нэг тамхи ороодаг нэг юм цаас блэд хин гэдэг тэр цаас яг нь хөдөлт авахар явсан хгүй тэгсэн чинь тэр баримтан дээр нь тэр цаас нь 80 цент гэж бичсэн байсан юм шиг байна. Тэгсэн чинь энэ яхаар 80 цент гэдгийг эн чинь 70 цент гэдгийг ингээд бас жоохон хэрүүлмэл хийсэн л гэдлээ. Тэгээ манай ажлын хүн зайлуул намайг тайвшруулж байгаа хгүй юу. Над руу бас өчтөр тэгсэн чи надад битгий өөр дөр тусгаж үлээж аваарэ гэдлээ тэгтээ. За одоо сайхан амралттай 2-7 хоног сайхан өөрийгөө амрааж агаад тэгэл санаагаа жоохон тайван сайхан байлгаж агаад сайхан амарнаа. Тэгээд нөгөө нэг нүүсэн тэгээд дээрэс нь өнөөдөр ясахгүй юу? Сургуулаас маань нэг багш маань ирээд одоо бахаксас безух гэж хэлдэг байхгүй юу? Тэрийг хийсэн. Тэгээд би флеге флана өгсөн гэд ингээд хийх юмнууд амар ихтэй ингээд байгаад хахаар нэг амар 50 биш байгаадсан. Одоо нэг сайхан амарч болохоор боллоо. Маргаас сайхан унтнаа. Ааш нөгөөдөр хоёр. За тийм л энэ да. Bye bye.